Дараагийн оролцогч бол бид бүгдийн хайрыг татсан ирээдүйтэй циркчин Наран Гарав охин юм аа. Авьяаслаг монголчууд шоунд оролцсноор миний хийж байгаа тэнцвэртэй орон нугаралтын төрөл маань олон хүнд танигдаж, мөн олон хүнд нугаралт зөвхөн нугараад зогсдгүй юм шүү, ийм юм хийдэг юм шүү гэдгийг хүмүүс бас мэдэж авсан байх. Орон нугаралтыг тэнцвэртэй хослуулж хийнэ гэдэг бол мэдээж маш хүнд. Яагаад хүнд вэ гэх юм бол тухайн хүнээс маш их анхаарал шаарддаг. Хэрвээ би анхаарлаа багахан хэмжээгээр сарниулах юм бол миний үзүүлбэр тэр дараа нурна гэсэн. Тийм учраас би анхаарлаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Тэнцэндээ маш их баяртай. Хагас шигчээд үлдээд гараад ирэхэд манай багш бол маш их баярлж байсан. Үндүнчлэн би ч гэсэн үнэхээр жаргалтай байсан. Үзэгчид маань бол надад цаашдын шатанда маш сайн бэлдээрээ илүү ихийг хийж үзүүлээрэй гэж намайг аюул сайн дэмжиж хэлсэн. Эрхэм үзэгчдээ тайснаа Наран Гарав.
Баяр хүргэе, баяр хүргэе, баяр хүргэе. Тайсна наран гарав. Түрүүн наран гар маань ярьжсэн энэ бол үнэхээр хэцүү хүнд үзүүлбэр гэж те. Бүгд бүтэд толгоон дээр дэлхийг тогтооно гэдэг чинь дэлхийн ертөнцийг Монгол улстай бас тогтоолоо штэ гэж бас хүнд байлгүй яг. Тэгэхээр сэтгэлээсээ хуваалцаж бид нар те. Тайслан монголчууд шоунд оролцоод өдийг хүртэл энэ гала тоглолтонд оролцсондоо би бүр маш их баяртай. Энэ бол миний хувьд нэр төрөө хэрэг юм аа. Вау. Дэлхийн ертөнц угаас хүнд юм аа. Тохон дээр их найртайг байна. За баярлалаа. Шүгчдийн сэтгэлгээ сонсъё. Чока шүгч. Дэг шүгшээл бодчихсан бархан гэж. Тэгээд чиний үзүүлбэрийн санаанууд сэдв бол надад таалагдлаа. Тэгээд өшөө олон зүйлийг эрэлхийлж, өшөө олон сайхан бүтээлүүдийг бодож тойрож байгаараа гэж дүүдээ хэлье. Өнөөдөр энэ тайзнаас чи ялагч болоод гарсан ч, ялагч болоогүй болоод гарсан ч тайзандаа үнэнч байгаараа гэдгийг дүүдээ хэлье. Гэхдээ чамд амжилт хүсэж байгаа. Баярлалаа, баярлалаа. Баяраа. Өнөөдөр үзүүлбэр бол чиний хувьд бол яг чиний өнгө төрхийг бол яг олсон үзүүлбэр боллоо гэж би үзэж байна. Яг хөгжмийн хэмнэлч тэр бүх юм нь яг л ийм байх хэрэгтэй юм шиг. Нэг дуучин нэг би нэг ингэж дуулдаг болох өөрийгөө олдог шүү дээ. Яг нэг тэрийгээ чи олчих шиг л боллоо өнөөдөр тий. Улам их хөдөлмөрлөөрэй баяр хүргэе. Дэг шүгч. Би сая бодчихлоо л доо. Ер нь уран нухралт үзэл би уйлдах юм байна. Өнөөдөр бас чамайг хараад бас ингээд бүр сэтгэл тогтлоод сая хамгийн сүүлчийн тэр тэнцвэр дээр бүр өөрийнхөө чаддаг майна чиний төлөө би уншиж суулаа. Чамд маш их амжилт хүсье. Энэ тэмцээн бол энэ бол төрүүлсэн ч төрүүлээгүй ч вэ. Циркийн урлаг бол чамаар маш том одоо нүүр царайгаа хийж явах хэрэгтэй шүү. Тэгэхээр чамд амжилт хүсье. Баярлалаа. Чимгээ шүгч. Манай наран гарын хувьд авьяаслаг монголчууд шоуны тоглолтод яаж өсөж, яаж сайжирж, үзүүлбэрүүд нь ямар даацтай болж байгаа манай үзэгчдэн бүгдээрээ анзаарсан баг. Тэгэхээр энэ шоу бол чиний хувьд уран бүтээлийн маш том хөгжлийг, маш том түлхцийг өгч байгаа шоу гэж чинь ойлгож байна. Тэгээд дэлхийн бөмбөрцгийн хаана ихтэй магадгүй одоо мөрөөдөх юм бол одоо нарны циркэд ч юм уу Монгол улсын алдарт нуграач наран гарав гэхээр дөрөв шүүгчид суудсан тийчээгээд баярлаад алгаа ташаад сууж явах тэр цаг мөчийг хурдхан л ойртуулмаар байна. Баяр хүргэе сайхан үзүүлбэр байна. Баярлалаа. За тэгэхээр наран гараа чи яг саяхан үзүүлбэрийн тухай яг дэлгэрэнгүй бидэд давчхан яриад өгч болох уу? Утгын? Ямар нэгэн зүйл хүмүүсийн буруу үйл ажиллагаа байгалийн бохирлоос олж дэлхийн маань маш одоо сүрсэн тэнцвэрт байдлаа алдж байгаа. Тэгээд үүний төлөө хүмүүс бүгдээрээ нэгдэх юм бол тэр тусмаа монголчууд эвтэй байхтай хүчтэй гихчээр бид нар бүгдээрээ чадна гэсэн тиймэрхүү утгыг агуулсан үзэгчдэд тэр утгыг би мэдрүүлэхийг хүссэн. Би яг бидэрсэн яг тэгж ойлгосон би. Баярлалаа. Наран гаравтай амжилт хүсье. Баяр хүргэе. Баяр сайдэр хэдий.